За энэ жил одоо сайхан гал мөрөн жил гараад явж гин. Тэгээд монголчууд маань одоо мөрөө сайхан бэлэгддэг тийм ард түмэн. Тэгээд энэ жил бас их Монгол улс байгуулагдсны 820 жилийн ардын үсгэлтийн 105 жилийн бас болох гэж байна. Тэгээд ер нь 1024 бүх барилдах байх гэсэн бодол ер нь бол баригдах байх гэж бодож байна. Тэгээд ер нь өргөн дэлгэр сайхан болох байхаа. Тэгэхээр удахгүй одоо наадмынхаа бэлтгэх сургуультанд гарах гад байж байна. Бэлтгэх сургуульд ажгүй сайхан байна. Ер нь сүүлийн үед ноолуурын бүтээгдэхүүнийг хэрэгжилж байна. Тэгээд ялангуяа одоо бөхчүүд бидний хувьд том биетэй хүмүүс одоо яг дэлгүүрээс ороод хувцас авахар жоохон таархан баг. Тэгээд сүүлийн үед говь дээр нэлээд хэдэн бижэк, костюм бижэк, дам бижэк тэгэл болтоо гэдэг яг захиалгаар ингээд хийгээд яг бидэд тааруулаад ингээд хийчихэр ямарч би төөргөө одоо яг л бэлтгэлийн хувцас өмссөн юм шиг тийг санагдаж байна. Тэгээ энэ удаад бол одоо говь компанигаа дээл бол өмсч үзээгүй. Тэгээ анх одоо ингээд говийнхоо дээлийг өмсөд ингээд зураг авалтанд орж ийн. Одоо эхний сэтгэл бол маш их тажиг сайхан байна. Одоо ноолуур гэхээр би нэг 100 болохоор халуун байж магадгүй гэж бодож ирсэн. Бол тэгж юу санагдахгүй. Яг л сайхан нэмгэн даавн дээл 100 бол ямарч асуудалгүй байна гэсэн тийм мэдрэмж аваад би дэвтээхэн тажиг сайхан санагдаж байна. За монголчууд маань одоо малгай одоо бүсээ маш их эдэлдэг ард түмэн. Тэгээд мандах төрийн малгай, бүтгэгтрийн бүс гэдэг. Энэ миний малгааны миний ч ихгүй энэ бөхчүүдийн малгааны хувьд бол хамгийн хүндгэж явдаг зүйл бол малгай баг. Тэгээд одоо хүн болгон бол жанжин малгай өмсч болно. Гэхдээ одоо бөхчүүд бас бусад хүмүүсээс ялгархын тулд энэ залаа тэмдгэрээр нь голцоо ялгарч байгаа. Сумын золтой бөхчүүдийнх бол одоо 3 тэмдэгтэй. За тэгээд энэ зурааснууд бол ногоон өнгөтэй байдаг. За аймгийн золтой бөхчүүдийнх бол 4 тэмдэгтэй. За зураасны хувьд бол одоо цэнхэр өнгөтэй байдаг. За улсын золтой бөхчүүдийн дунд бол бөхчүүдийн одоо малгааны тэмдэг бол дугуй. Тэгээд ийм шар зураастай байдаг. Энэ шар зурааснууд бол одоо улсын наадамд одоо шөгөрсөн тэр одоо энэ хамгийн гадна талд одоо байгаа энэ бол одоо миний улсын наадмын төрөвхийн зураас энэ гадна талдаа байрлаж байгаа. За энэ дотор талд байрлаж байгаа энэ зурааснууд бол одоо улсын наадмын үзүүргөх ингээд 6 давсан, 5 давсан гэдэг энэ чинь өргөн нарийнараа ингээд амжилт нь ингээд илтгэдэг явж байгаа. Одоо нэг ясандаа миний амжилтыг энэ зураасаар одоо энэ шар зураасаар илтгэхэд ингээд за энэ хүн бол улсад хэдэн шүүгтэй хүн байна гэдэг нь малгаанаас бол харж байна. За тэгээ улсын наадамд төрүүлсэн одоо авраг арслан золтой бөхчүүдийн малгай бол шар өнгөтэй байдаг. За гар дээрс доошо улсын начин хүртэл бол одоо яг мөнгөнийхөө өөрийн өнгөөр. За тэгээ даян авраг болох юм бол яг 3 талтай ингээд тэмдэгтэй. Дархан авраг бол одоо 4 талтай тэмдэгтэй. За тэгээд начин золтой бүхий малгааны тэмдэг бол начин шонхор шувуу байдаг. За харцаг золтой бөхчүүдийн малгай бол харцаг шувуу. Заан золтой бөхчүүдийнх бол заан. За гар золтой бүхийх бол бас хангард. Тэгтээ мөнгөнийхөө өнгөөр. За тэгээд авраг золтой бөхчүүдийнх бол ингээд хангардыг одоо бэлэгдэж чаддаг. Ингээд ерөөсө малгаанаас нь тэр хүнийг ямар золтой, ямар амжилт гаргасан хүн бэ гэдгийг нь бол одоо ингээд харж болно гэсэн. Сүүлийн үед нь үндэсний бөхөр хичээлж байгаа залуучдын тоо бол одоо эрс өсөж байна. Бүхий өргөнд одоо 256 бөхөр алтад зарим аймгийн золтой бөхчүүд хасагч штт. Ер нь бол бүхийн хөгжил бол бас нэлээд сайхан хөгжөөд залуучууд маань бас үн чудраг сайхан барилдааны үзүүлээд одоо үзэгчдийн тоо маань ч гэсэн ер нь дажгүй сайхан болж байгаа гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол үндэсний бөхөр хичээлж байгаа залуу бөхчүүдэд бол ер нь Монгол эр хүний тэр ёсчдгийг бас сайн захиж яваарай гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол тамирчин хүн бол өнөөдрөөс илүү маргаашийг бүтээх нь чухал. Тэгэх юм бол амжилтанд хүрнэ. Би ер нь бол 20 настай барилдаж ирсэн. Тэгээд ер нь бол Монгол эр хүн гэдгийг бол би бөхчүүдээр л төсөөлж ирсэн. Тэгээд бүх хүн бол ер нь жудагтай байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ бүх хүн ч гэхгүй ер нь эр хүн бол сайхан жудагтай байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд жудаг гэдэг үгийг одоо би за нэг үгээр тайлбарлавал
одоо зөв бодолтой, зөв сэтгэлтэй тийм сайхан байхыг хэлж байгаа. Анх эхлээд би бол зүгээр сонирхогч л байсан тий. Зүгээр үеийнхаа найз нөхдөд ингээд таарал гудам таараа барилж тийм л байж байгаа. Яг бас нэг сайхан би хатаа болчихсон Монгол хүн байна. Барилдаад үзээгээл нэг тийм сэтгэлээр эхэлж ирсэн. Тэгээд явцдаа яг жил иргэсэн амжилт маань бас өөдөө байсан учраас тэгээд сүүлдээ бол одоо сонирхогч бас бүр амьдрал болоод энэ бүхийнхээ одоо ер нь баг нэлээ одоо тий оргил дээр шахуу гэдэг юм сайхан зовлон төрөд явж гин тэгэхэд өшөөч гэсэн цааштай ч гэсэн одоо бас энэс илүү амжилт гарахын төлөө бас хичээгээд явж байгаа. Одоо Монгол бүхий нэр хүндийг бас өндөр төрөж явж байгаа олон сайхан бүгчүүд байна. Тэгээд одоо ялангуяа одоо нутгийнхаа ах нараас их үлгэр дуурайл авдаг, багш нараасаа үлгэр дуурайл авдаг. За миний хувьд бол одоо Монгол улсын 100-ны мандаа за тасрангийн мегмар гэж одоо нутгийнхаа ахаас үлгэр дуурайл авна. Мөн мегмар суран багшаасаа үлгэр дуурайл авна. За Монгол улсын за жогсны Боцрог гэдэг ах байна. Дэргүнээс үлгэр дуурайл авна. Одоо багшийн маань одоо багш Монгол улсын за Жадраулын Мямдурч гэдэг энэ хүмүүсээс ирнэ л үлгэр дуурайл авч бас барилдаа арга барилд ингээ суралцаад ингээ явж байгаа. Манай Монгол бүхий ялгарл энэ газар нутаг, энэ байгаль цагуур за тэгээд энэ нөгөө нүүдэлсэн соёл бүх юмтайгаа ер нь холбоотой гэж боддог. Тэг манай дивжиг чинь одоо суумаач ямар дивжин дээр барилддаг лээ те. За чөлөөч удаач гэсэн ингээ хязгаартай шүү дээ. Манай дивжиний хувьд бол одоо баг хязгааргүй гэж хэлэхэд болно. Цаг хугацааны хувьд ч гэсэн бид нэг 4 минут 6 минут барилддаг бол манайх одоо 40-50 минут зарим цаг 2 цаг ингээд барилддаг. Тэгээд ер нь бүхий өмсгөл яваад ш тэр ер нь онцлог л доо. Тэгээд ер нь гадагшаа дотгошоо бас ганц нэг яваад үндэсний энэ өв соёл сурчлах янз бүрийн арга хэмжээнд явах. За мөн одоо гадагшаа дотгошоо одоо тэмцээн уралдаанд явж байхдаа одоо үндэснийхаа энэ дээл хувцсыг өмсөх, за зодог шуудгаа өмсөхөд бол яг л одоо яг 10-20 орны тамирчид байхтлаа биднэртээ ирээл одоо хүмүүс зураг авахулах жишээ нь. Тэгэхээр манай энэ үндэсний өөрийн дээл хувцс, зодог шуудаг, малгай гутал гэдэг бол бусад улс орноос үнэхээр ялгарх тийм онцлог одоо тийм сайхан нэг асар урлагийн бүтэц шиг тийм зүйл юм а гэж ойлгож байгаа. За энэ жил одоо үндэсний үйлдвэрлэгч говь компани маань 45 жилийн тохиож байгаа маань тэгээд одоо үе үеийн одоо ажилчдаа мөн одоо үнэнч хэрэглэгчд нь одоо баярын мэнд хүргье.